Анх ээж хурж ирээд надад энэ солонгос төсөл байна гэж хэлээд Pyong English Village гэдэг англи хэлний сургуультанд явсан. Тэнд очиж байгаа анх нэг Монгол хүүхдүүд болохоор бодсноос илүү гоё л байсан. Ер нь зохион байгуулалт нь бүр айгүй гоё. Англи хэл зан гэхдээ бас юм амарч мамраад чөлөөт цагаараа юм. Орос хүүхдүүдтэй тэнтэй жоохон найзлсан. Тэгээд солонгосч жоохон маягтай юм билээ. Чөлөөт цагаараа бид нар бассейн гээд сагсан бөмбөг болвол гээд тийч сургуулиудтай. Тэгээд тэрэнд өдөр болгон хүснэ юунд ороо явчихжүүлнэ. Англи багшлалын нүуний Альберт гэх тэр багшлалаа амар нийтдээ заадаг тэгэхээр хүүхдүүд амар хурдан ойлгосон. Англи хэлийг тэгээд ингээд гоё тоглоомоор ороод кино үзээ дрон гэж явж мод айгуу гоё хийсэн. Дрон хэсэгт ингээд бөөнхий царган дотор оруулж гисэн байхгүй өндөрт байсан. Тийшээ наруулах гэж амар хэцүүс. Тэгэл сүүлдээ ойлгоцсон. 3D принтерээр өөрсдөө нэрийг хэвлүүлээд өөрсдөө авсан. Нүг түлхүүрний оосоор хийсэн. Түлхүүрний оосоо дээр. Тэгээд миний англиар нэг Том гээд тэгээд тэрэн дээр нэр хийсэн. Ингээд сайн байсан дан юунууд ийм тамга дараад явцдаг чи үсгээр ингээд гүйд гэсэн. Тэгээд нэг бүр муу байсан хүмүүсд нь W50 явцдаг. Тэгээд 3 удаа W авсан хүмүүсийг шууд туслангаас явуулах юм уу эсвэл сануулга авалдаг байсан. Тэгээд тэнцээ ер нь W авдаг хүмүүс байдаг юм дүү. Яг тооцолж чадахгүй гэсэндээ юм бүхэлдэн юм сарсан. Хамгийн гоё хичээл нь надаа тэр нэг чигнэмэг хийгээд идэх нь бас. Тэр би нөгөө ерөөсөө сэлж чаддгүй. Гэтэ тийшээ очиод жоохон ч гэсэн ингээд сэлж чаддаг болоод. Гэтэ тэрэндээ ингээд амар турсамжтай. Ер нь гоё байсан. Амар хөвгөлтэй зүйлүүд амар хөвгөлжсэн тэр дотор. Нэг юмэт юмлаар эхний өдөр би явж исэн унтаад хичээл дээр тэрийн зураг нь багшид байлээ. Бид нарыг ингээ хариуцж авсан багш ингээд бид хоёрын төрсөн өдөр нэг ингээ ижил өдөр болдог болохоор тэгээд айгуу гоё. Тийм өнгө үзэмж багш нартайгаа хичээл орж байгаа үе байшин голд нэх гоё эс. Орой болгон ингээд нэг тэмцээн шоу маа юм болдог байхгүй юу? Тэгээс тэр нь гоёсан. Эверлэнд гэдэг амар том парк. Тэгээд тэр хамгийн гоё тоглоом нь модоор хийсэн галзуулган байсан. Миний өндөр хүрдэг байсан байхгүй юу? Тэгээд ерөөсө галзуулганд сууж үзээгүй. Тэгсэн чи тэнцээ 130 см-аас дээш хөвгдөд бүгдээрээ сууж болно ингээд сууж үзээд найзуудтай ингээд хөвгөлтөөл хаан цагийг гоё өнгөрүүлээл. Хэрвээ BTS сонсдог юм бол BTS-ийн зураг авалт авсан гэсэн. Тэр тусланд очиорой. Тэгээд амар гоё шүү. Ер нь хөвгөлтэй байна. Тэгээ цэвэр агаар гарна шүү.